Тэгээ хоёул одоо part 2-оо шууд яриад явчих. Тэ part 2 дээр болохоор хамгийн ихний зургаар энийг сонгосон байна. Энэ залуу За болохоор 23 настай байхдаа анарын оронд ингээд зогсож исэн гинэ. Тэгээд ер нь бол ингээд нэг зүгт харж чадахгүй байгаа эмэгтэйгээсээ шатлаач хамаагүй салсан дээрээ гэж үзсэн гэж байна. Миний бодол чи одоо би чамаас нэг асуулт асууя заяа. Анарыг шархалсан гэж бодож байна уу? Шархалсан бах. Тий. Чи бол шархсан гэж бодож байна уу? Яг харин сайн мэдэхгүй байна. Яг тухайн үед шархаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн боловч яг тугтаанд бол нэг тийм шархалсан юм шиг бол нэг мэдрэмж авахгүй хаа. Яг анар өөрөө бас сайн байсан уу тий үгүй юу гэдгээ бол яг сайн л байсан л байх л та яг Моког сонгоцсон гэж тэрүүгээрээ байсан. Гэхдээ яг эцсийн сонголтод гэх юм уу одоо яг анарын өөрийгөө бас ойлгоогүй байгаа нэг тийм зүгээр л Мока гэж өөрийгөө хаацсан байснаас яг үнэхээр сайн байсан үгүй юу гэдгийг бол анар өөрөө ч мэдэхгүй байгаа юм шиг санагдаж байна. Яг анар бол мэдээж хэрэг шархалсан бах ерөөс ийм хариу болно гэж бодоогүй. Мокаг өөрийг нь сонгоно гэд анханасаа бодцоо угаасаа нэг ирчүүдээрээ хөвчээсэн шүү дээ тий. Тэгэхэд яриад байсан ш. Ингээд бид хоёр хөвчнээ баталгаатай болоогүй ч гэсэн ер нь бол ойлгомжтой болцсон гэл нэг залуучуудтай хэлжсэн. Тэгэхээр нэгдүгээрт нөгөө нэг өөрийнх нь pride өөртөө итгэл нь жоохон шархалсан бах. Ингээд олон хүмүүсийн өмнө те яг Мокатай л болно гэд бодоо явжсэн чинь тэр бодол нь биелээгүй болохоор хүн нэг эвгүй байдалд орно шүү дээ те. Нэг тиймэрхүү байдалд нэгдүгээр төрсэн ба хоёрдугаар Шинзогоос бас юм ирнэ гэж ерөөсө бодоогүй байсан бах нөгөө найз гэд ингээд шууд хаацсан. Тэгэхээр аль талаас нь жоохон шархлахын хувьд шархсан бах. Гэтэ бүр амар гүнзгий ингээд шархсан эсхийг одоо мэдэхгүй юм да. Телевизээр гарсан учраас бас магадгүй жоохон өөрт нь хэсэг юм трам болж магадгүй л юм тий. Тийм тий Тэгээд дараа нь ингэж хэлсэн байгаа байхгүй энэ залуу. Ер нь манайхаа аливаа ямиг үзтээ тавилттай зохиол шоу аль нь ч байлаа гэсэн. Тавилттай гэдэг дээр нь би ярих гэдэг байгаа байхгүй. Зарим хүмүүс болохоор энэ бол зохиол штэ, шоу штэ, тавилттай жүжиг штэ гэж тэгээд байгаа байхгүй. Энэ тал дээр чи юу гэж бодож байна? Мэдгүй би тавилттай яг reality шоунууд тавилттай байдаг гэж бол сонссон. Гэхдээ яг тэгж үзээгүй. Тавилттай байсан ч гэсэн надад бол тэр нь хамаагүй. Би ягаад тэгэхээр зүгээр үзэгч учраас энийг тавилтгүй ингээд үнэхээр болж байна л гэж итгэж байгаа учраас энэ шоуг үзэж байгаа. Тэгээ яг тэр чигээрээ л дуусгана. Энэ надад тавилттай байна уу, тавилтгүй байна уу, эцсийн мөчөд хамаагүй байхгүй юу? Үзэгчид энэ шоунаас гоё сэтгэл хөдлөлт авч чадсан уу? Энэ дээр ингээ анализ хийгээд хэд хоног ярьж гин үү? Монгол даяараа 2 4 7 хөшин залуугүй ярьж гин үү гэвэл ярьж гин. Тэгээд нэвтрүүлгийн гол зорилго бүтсэн. Эндээс бид нар ингээ ховж холиосолоо янз бүрийн юм ярьж гин. Тэгэхээр тавилттай ч байсан хамаагүй. Тавилттай байсан бол үнэхээр гоё тавилт тавьсан. Яагаад тэгэхээр нэвтрүүлгийн эргэлт үнэхээр гайхамшигтай төсөөлшгүй байлаа. Гэхдээ тавилттай байсан бол анар яг ингэж юм сонин царай гаргах уу одоо. Яг үнэ. Яг наадхан дээр чинь л эргэлзээтэй байгаа байхгүй тий. Ийм жүжиг болох уу? Хэрвээ тавилттай байвал Шинзо Моко хоёр анханасаа л ингээл нийлнэ гэсэн зөвхөлийн дагуу явсан гэж үзэх юм бол хэрвээ тийм тавилттай байсан бол Шинзо бас анартай анханасаа жоохон хүндий байх байсан баха. Заавал ингэж найз болохгүй те яг үү ингээд нэг тусдаа явж байгаад энэ охиныг сонгоод энэ тавилттай байж болно шүү дээ тий. Тийм шүү дээ тий. Надад ч гэсэн яг тавилттай гэж би бодохгүй байгаа байхгүй юу. Анарын тэр реакшн тий тэр нүд тэр ингээд байж байгаа байдал бусад найзуудынх нь ч гэсэн Мока ч гэсэн ямар хэцүү тэр өөрийнхөө захиаг уншлаа. Би бол энийг ерөөсөө тавилттай гэж бол бодохгүй байгаа. Яг зүгээр тэр сүүлийн захианы хэсэг дээр жоохон сонголтод нөлөөсөн байж болох юм. Гэхдээ ер нь бол тавилттай гэдэгт бол яг үндэ бол итгэхгүй байна. Би бол үнэхээр босноо л гэж бодож байна. Тийм би ч гэсэн тэрэнд бол итгэж байна. Энэ гурвын ингээд динамикийн хувьд нөгөө ярих юм айгу дутуу үлдсэн юм шиг санагдаж байгаа байхгүй. Ягаад гэхээр Мока одоо анарыг сонгоцсоноос илүү Шинзог сонгуул илүү амар сонголт хичнээн яг энэ мөчөд гэсэн эвгүй сонголт гэсэн. Ягаад тэгэхээр дараа нь ямар нэг юм болохгүй болоод ингээд хоёлаа салъя гэхэд бол анар амархан хүлээж авдаг хүн биш байгаа байхгүй юу. Ингээд зүгээр үерхийг байхдаа ийм амар ууралж байгаа нүд ам нь хэлцэж цэхэлцэж байгаа хүн те
телевизийн камерын өмнө төмөн оломны өмнө ингэж яв надад бол тийм барыг барьж аваад зодчмаар юм шиг амар ууртай залуу харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд эн чинь амар эмгтэй хүний хувьд айгу төвшөртэй тий. Чинзотой ингээд хоёулаа үнэхээр болохгүй байна бүтэхгүй байна салъя гэхэд лавал тэгээд зодохгүй баг. Нэг тийм хөөрхөн хөнгөн үлээ за үнэхээр хоёулаа болохгүй болвол те ингээд салчил доо гэл ингээд нэг яриа салчиж чадхаар тийм залуу санагдчихж байгаа байхгүй юу. Хоёрдугаар данрын зүгээс болохоор амар тийм түүхтэй юм орж ирээд байсан юм. Бүхэл юмыг те би гэр бүл болвол хоёр ирээдүгөө эндээс босгоно гэл за яг анар тийм хүн байж болно л доо. Бүх юмыг одоо нөгөө гэрлэлтийн тухай ингэж боддог. Одоо яг үерхээ шууд сууна гэж боддог хүн байж болно шүү дээ. Тэр чинь бол бас айгу гоё чанар тий. Гэхдээ тэр чанартайгаа нөгөө хүнтэйгээ бас ярилцах хэрэгтэй байхгүй юу? Эмэгтэй хүн бас яг тэгж бодож юм уу? Асуугаагүй зүгээр л шууд автоматар нөгөө хүн маань шууд үерхээл гэрлэн гэж боддог хүн гэж бодож болохгүй шүү дээ. Магадгүй олон хүнтэй танилцаад одоохондоо миний гэрлэх нас болоогүй байх гэж боддог хүн байж болно шүү дээ. Эмэгтэйчүүд чинь янз бүрийн хүн байгаа. Тэгвэл тэрийг ерөөсөө асуугаагүй байснаа дандаа л юм гэрлэлтийн тухай тий бүр ирээдүйн тухай яриад тахаар айгу тийм хүнд ачаа өгч байгаа байхгүй юу. Жохон үерхчихсэн чинь ингээл чи салхаа юмыг яаж мэдэх вэ тий тохирохгүй болоо салхаа олонгууд чи ингээд гэрлэх гэж яхад намайг инглиш шархлууллаа гэлжтэй амар юм болоод байвал хэцүү үстэй. Зөвөр тэгж төсөөлөхөд л барыг анарыг сонгохооргүй санагдсан. Тийм шүү дээ. Ингээд яг ийм байгаа дээрээ те нэвтрүүлгийн юм олны өмнө баг ингээд орхицсан илүү аюулгүй юм шиг те. Тийм нэр цэвэр аюулгүй тэгээ чинзотой бүтэхгүй бол бүтэхгүй. Харин яг энэ хоёр одоо би биэндээ захиа өгөөд дууссаны дараа салуулах нь бүр амар юм болох байгаа. Мэдгүй ягаад ч тийм санагдчихэв. Тийм шүү дээ. Ингээд салах ёсгүй юм шиг нэг тийм ачаатай үлдчих байхгүй юу. Дургу байхад салах ёсгүй юм шиг те. Олон нийтийн хүлээлтч нэг тийм анарын өөрийнх нь хүлээлтч нэг тийм айгу хэцүү мокод айгу тийм дарамт үлдчихэн л те. Тэгэхээр мокагийн ингээ эмэгтэй хүнийхээ үүднээс мокаг бодож үзэхээр мока хамгийн зөв сонголтыг хийсэн. Энэ дундаас угаасаа Ингүн Батар биш те суур биш. Тэнгүүд Чинзотой илүү найзын харилцаатай. Энэ хоёр зүгээр романтик харилцаагүй байсан ч гэсэн найзаа ингээд намайг аваад гараач гэхэд аваа гараад чар залууч юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Яг байна. Тэгэхээр анарыг сонгоогүй нь бол зөв байсан. Айгүй олон хүмүүс хөөрхийн анар гэдсэн. Яг үнийг хэлэхэд хөөрхийн анар үнэж зүрхээрээ байсан гэж хүмүүс амар тэгэд байсан. Тэгээд тэр үнэж зүрх чинь заримдаа хүсээгүй хүнд дарамт болох үе байдгийн шүү гэдгийг ер нь бол хүмүүс ойлгох хэрэгтэй байхгүй тий. Тий. Тэрнээс ингээд энэ надад үнэж байгаа юм чинь ингээл өөрөө хүсээгүй байж тэрний сэтгэлийг бодоод өөрийгөө золиослож тэгж байх ер нь ямар хэрэгтэй. Би тэг мокаг яг анарын төлөө шийдвэр гаргаагууд нь айгүй баярлсан, бахархсан охтууд ийм байгаасай гэж яг хүсэж байна. Яагаад тэр хүнийг шархлуулахын төлөө шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээ мока өөрөө сүүлийн цахиандаа хэлсэн байсан тий. Би ингээд нэвтрүүлгийн туршид нэг хүнийг гомдоочихгүй гээд тэрний нөгөө мэдрэмжийг өөрийнхоосоо илүү тавиад байсан болохоор энэ хүрчлээ гээд магадгүй мока арай ихт ингээд зогсоодсон бол анх нөгөө уурлахт нь ч юм уу тий таалагдахгүй байхад нь зогсоодсон бол ийм юм болохгүй ч байсан байж магадгүй. Тэгээд ер нь охтууд маань хэрвээ хүн таалагдахгүй байвал red flag санагдаа тий та хоёр ерөөсөө болохгүй байх гэвэл эргэн тойрны бүх хүмүүс та хоёрыг гоёо наа залуучин лаг залуу байна гэж хэлээд хамаагүй өөрийнхөө л мэдрэмжийг давхан зөв санагдчихэв. Тий шүү дээ юу ч болоогүй юу ч эхлээгүй байгаа дэр тий тэрнээс зарим хүмүүс тэр нөгөө нэг янз янзын группүүд байгаад байгаа шүү дээ тэнгисийн эрг үзэгчдийн групп мөрөв гэл тэн дээр чинь бүр зарим нь ингээд юу гэлээ өөрөх толгооссон ээжүүдийн одоо ингээд жишээ бол ингээ мокогоор эхэлдэг өөртөө ингээд хайртай байсан залууга хаялаа маялаа тэгээд ийм нэг бараг шалиг залуу сонголоо энэ тэргээд айгүй сонин юмнууд байсан тэр ингээд надад бол айгүй за яшгаал гэж бодогдсон нэг хүний л үзэл бодол юм да. Манай монголчуудын нэг одоо нийтлэг сэтгэл зүйн зан чанар байна шүү дээ. Ингээд нэг ялагдсан уйлж байгаа хүүхдийг ч юм уу те илүү зовлон тохиолдсон хүнийг илүү өрөвддөг бид нар угаасаа тийм өрөвч хүмүүс аахгүй юу. Тэгэхээр яг энэ тохиолдол төр Монгол даяараа ерөөсөө анарыг өрөвдөд байгаа аахгүй. Ингээд найзан чараар нь тарьсан юм шиг араас нь гүйжсэн охин ч гэсэн ингээд өөрийг нь навшуулгаж байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр бид нар анарыг ингээд өрөвдөд та. Гэхдээ эн чинь бол яг эрүүл
бодол бас биш. Ягаад тэгэхээр энэ охины хувьд өөрийгөө ойлгосон юм уу, ойлгуулсан юм уу те, энэ хоёр ерөөсөө тийм анарал сайн гэдэг байгаа болохоос Мока яг сайн юм уу? Анхнаасаа угаасаа олон бит хоёр дугаар бичиж байгаа. Бүх дугаарууд дээр Мока бол анарыг барыг сонгохгүй хаа. Анарт яг чин сэтгэлээсээ сайн биш хаа гэд бүр ярьжсэн. Тэр болохоор угаасаа ингээ мэдэгдээдсэн байхгүй. Дугаар болгон дээр Мока яг 100% сэтгэлээ өгөөгүй байсан. Тэгээд байхад чинь анарыг сайн гэд ингээд шийдвэр гаргана гэдэг бол бүр жинхэнэ нөгөө ганц бие ээжийн сонголт гэдэг чинь одоо тэр ахгүй. Гэтэ ганц үе ээжүүдийг муу гээгүй л те, зүгээр хүний өмнөөс ингээд өрөвдөнгүүтээ сонголт хийгээд яг үнэ. Тэгээд анар надад хайртай юм шиг байна гэсэн бодол дээр үнслээ шийдвэр гаргаад яг үндсэн одоо нөгөө үерхлийнхаа чухал зүйлийг босгоогүй те, суурэ тавиагүй ээжиж тэгэл надад сайн юм шиг байна гэд шууд үерхчихээр чи алдаа болчихж байгаа байхгүй. Тэнгүүд анар яг ингээл чамд сайн хайртай гэжсэн амар хэцүү юм тохиолдонгууд ерөөсөө юу ахгүй байгаас те, туслахгүй байгаас тэр нөгөө ийзгүй арга дээр хоёулаа гар бие оролцохгүй те, нэг гоё үгээ хэлээл хонь явж идэг те, ядаргатай. За чи мундаг юм аа. Маалц гээл мангартаал. Тэгээ аалцыг нь ч аваад өчгүй те, амар юм бэ тэр гээд. Тэгээ яг ийм ирчүүд айгүй олон, хариуцлагагүй ирчүүд олон байгаа байхгүй. Зөвхөн өөрийгөө л тулгадаг, өөрийгөө л боддог. Би л чамд тайртай гээл тэгснэ. Одоо нэг сар жилийн дараа сонирхлон бурангуудаа би чадахгүй юм байна. Би угаасаа юм штэ гэл, одоо би хайргүй юм байна гэл ийм хариуцлагагүй юм гарч болох байхгүй. Зүгээр дандаа хүнийг сонсдгүй хүн гэдэг чинь тийм те. Анхнаасаа энэ хоёр би бинийгаа сонсоод окей чи надад таалагдахгүй байна. Яагаад таалагдахгүй байгаа гэд иймэрхүү юмнуудаа ярилцсан. Мокаг өөрөөр нь байх боломжийг нь олгосон байсан бол ингэж амар уурахгүй шүү. Гинт ийм шоконд бас орохгүй байхгүй юу? Тийм. Тэгээд Мокад би чамд сайн гэж хэлсэн учраас Мока тэр хүнд боломж олгож тэгж айгүй удаан хугацааг өнгөрөөсөн шүү дээ, тий. Бас өөрөөс болчих юм болов уу гэж бодоод. Тий, өөрийнхөө боломжуудыг хаагаад би бол анарын талд ерөөсөө байхгүй. Анар тарин ч маш олон боломж олгосон Мока. Тэгээд тэр болгон дээр тийм хариу үйлдэл ерөөсөө Мока бүр сургана гэж хүртэл хэлсэн шүү дээ. За яах вэ? Энийг нөөцөлж байна. Тэгээд яг сургана гэж хүртэл хэлсэн те. Мока тэр чинь энэс илүү сургана гэдэг чинь өөрөө айгүй өрөвдөлттэй сонголт шүү дээ. Энэ хүн ингээд тийм байна. За яах вэ? Би энэ сургаад авчи та. Хүнийг өөрчлөөд авчи та гэдэг эмэгтэйчүүдийн бодол бол хизээч өрөвдөлттэй л байдаг байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр анар шиг залуучууд зүгээр өөрийнхөө толгойн дотор амьдарч байгаа юм шиг санагдаж байгаа. Тэрийг нь ингээд нийтээрээ хөхүүлэн дэмжүүлэх бас тийм сайхан зүйл биш. Анар шиг залуучууд Монгол даяар байна л гэсэн үг шүү дээ. Тэ энийг өрөвдөлттэй гэж харж байгаа бол өөрөө л ганцаархнаа өөрийнхөө л хүсэл сонирхлыг урдаа тавьдаг. Тий, анхнаасаа чамд үнэж байсан гэдгээр нь дарамтлчихж байгаа байхгүй Моког шууд. Тэгээд үнэж байсан чинь хин тамаатай юм бэ те, яг эцсийн мөчөд хүн өөрийнхөө анарын өөрийнх нь хүсэл шүү дээ те. Моко үнэж байгаа ч гэж хизээс хэлээгүй шүү дээ. Тэгээд Чинзогоос ч гэсэн үнэхээр тийм дотн найз бодлол яагаад ямар охин таалагдж байгааг нь асуугаагүй, тийм сайн найз үнэхээр байж чадсан юм уу гэд анарын өөрийн юм хувь хүний асуудлууд байгаа. Тэгээд тэрийг айгу өрөвдөлттэй хүүхэд юм аянастай гинэн цайлхан байж байгаад ингээд алдчихлаа гэж бодчихвол надад бол тийм гэж ерөөсө бодохдохгүй байна. Харин ч том болоогүй ийм хүүхэд чигээрэл өөрийгөө л боддог те, ээжийнхаа халамжинд байдаг. Тэгээд ирээдүйн найз охиноосоо эхнэрнээсээ яг тийм халамж хүсдэг. Өөрийгөө л эрхлүүлээл тэгэл нэг хөөхөн охин дагуулаад найзуудаа гоё гэж хэлээд явж явах сонирхолтой. Тэгэхээр тэр охин яг юу хүсдэг, юу мөрөөддөг, яамаар байна тэр ерөөсө хамаагүй тийм залуу бити байгаасэ. Харин яг үнэ би бас тэгэж бодож байна. Хоёлаа ер нь бол яг нэг юмн дээр зогслоо. За энэ болохоор анх хоёрын өөрийнх нь хийсэн пост байсан. Ингээд нөгөө нэг алдаа оноо дутагдал гаргасан бол уучлаарай. Тэгээд ямар ч байсан ингээд дараагийн season 2 бол удахгүй эхлэнэ гэдгийг ингээд зарласан байсан. За Централ телевизийн хондоо баяр хүргье. Үнэхээр гайхамшигтай нэвтрүүлэг байлаа. Одоо энэ дэлхийн entertainment team зах зээл дээр хосын шоунуудын юм төрлүүд айгүй олон байгаа.
Тэн дундаас яг ийм Монгол гэсэн ийм identityтэй тий ийм Монголын ийм онцлог Монгол залуучуудын сэтгхүүтэй ийм тусгай дугаар гаргасанд бол үнэхээр баяртай байна. Үнэхээр бүх хүмүүсийг хөлнийх нь үзүр дээр зогсоож чадлаа. Муусан сайсан ч гэсэн бүх анхаарал 2 4 доллар бол чиглэлтэй. Тэгсэн. Арын бүх дуунууд нь хит боллоо. Үнэхээр шин дүр төрх байлаа. Тэгээ season 2 хийх юм бол нэвтрүүлэгчээ солиорой. Тэгээд дээрэс нь нөгөө нэг өнгө төрх бас айгүй гоё байсан. Яг л гадны ингээд шоу нуучиг те юм өнгөлөг. Тийм гэрэлтэй нэг тийм тэр бол яг зураг авалтын юу байх л да. Гэтэл тэр бол бас айгүй гоё шинэлэг гоё байсан. Надад өстой таалагдсан. Тэгээд season 2-ыг мэдээж тасны ядаг хүлээж байгаа. Гоё биетэй залуучуудыг хараад урам зориг авсан. Манай залуучууд ямар гоё биетээ авч явдаг, спортоор хичээлдэг тий. Бүгднийг хараад айгүйх бахархсан. Тийм тэгээд манай нөгөө нэг хим болохоор пеналист наба болохоор тэгээдсэн шүү дээ. Энэ залуучууд бол бүгдээрээ ингээд өөрсөн дээрээ төвлөрсөн те ингээд эго өндөртэй залуучууд тэгэж бие хөгжүүлсэн, тэгэж өөртөө цаг гаргасан, тэгэж өөрийгөө хайрлсан хүмүүс тийм л байна гэдэгт бол айгүй ихтэй байгаа шүү дээ. Би бол season 2 дээр арай өөр байх гэж бодож байна. Тэгэхээр нэвтрүүлгийн баг арай өөрөөр ажиллах байх. Season 1 дээр угаасаа тийм эго өндөртэй бүх залуучууд л эго өндөртэй орж ирж шүү дээ. Эдгээр чинь айгүй тийм гоё өөрсдийнхөө хүрээлт донд дандаа л тэргүүлэх залуучууд хамгийн гоё биетэй хамгийн царайлаг охид төвгүүд. Тэнгүүд энд чинь ямар нэгэн тийм шагналын төлөө ч юм уу аль эсвэл ямар ч тийм мотивац байхгүй болохоор энэ залуучууд яагаад ингэж нэг хүний араас гүүхийн те тэргүй нэвтрүүлгээс гараад хангалттай охид төвгүүд араас нь гүүж байгаа залуучууд хосолох гэж тэгэж нэг чичрээд авах шаардлагагүй байхгүй юу. Тэгэхээр хосолох тийм нэг шалтгаан өгчих юм бол дараагийн сизон гоё болох. Тий хайж болно шүү дээ тий. Тийм шалтгаан мотивац байвал эгог дарж бас болно шүү дээ. Дараагийн сизон дээр миний хүслэр бол ийм 2-2-ороо байх дэйтүүдийг арай их олон болгож өгвөл хүмүүсээ хасгаас өмнө тий. Тэгвэл илүү нандаа харилцаанууд бас бий болох байхаа. Тийм шүү дээ. Яг сүүлийн дугаарууд дээр л яг энэ 2-2-ороо байх боломж гарч ирж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээд Ануг жишээлбэл ингээд нэг ганцхан дугаар дээр оруулж ирчээд хассан тэгэх юм бол дэмэн шүү дээ. Ер нь хүндээ нэг 2 дугаарын боломж олгодог байгаасаа гэж бас хүсэж байгаа. Тий. Дараагийн сизон ихтэй гоё болох байхаа. Энэ дээр угаасаа бат итгэлтэй байна. Яг энэ юм аа л ингээл дахиж энэ зохиолоор явахгүй ах угаасаа ярьсан тэр одоо зохиолууд нь тий энэ тоглоомууд нь дахиад давтагдаал ингээл явахгүй бах. Энэ тэгээд маш их хөдөлмөр зарсан байлээ. Дугаар алгон тийм олон тоглоом бэлтэн гэдэг чи одоо нэвтрүүлэх юм баа. Ядарч хөлтэй тоглоом бэлдсэн тий. Тэгээ заавал тийм тоглоомтой өдөр болго entertainment биш хэрнээсээ хувь хүнийх нь онцлогийг нь гаргаж ирэх айгүй олон юмнууд байгаа. Зөвхөн дейтер ч юм уу тий аль эсвэл хүн болгоныхын тэр онцлогийг танилцуулах илүү гоё байна. За ийм зураг зурсан байна тий. Тэр цаа ихэр сувдгүй юм уу? Тийм байна. Хөл нөхцөл манай ихэр сувдaltaа тэр ойлгомжтой. За энэ ч тэгэл ойлгомжтой л зураг байна да. Нөгөө нэг манай 3-ын тий хайрын гурвалжингийн л зураг байна. За энэ болохоор нөгөө анарын царайны хувирлыг ер нь харуулъя гэж бодсон. Анар тэгтээ маш их өөртөөсөн. Одоо тэгтээ амьдрал айгу өөртөө штэ. Дахиад зөндөө сайхан хүмүүстэй танилцсан. Анар энэ нэвтрүүлэгт ороод олон хүмүүс шүүмж хэлж байгаа, зарим нь хайрлаж байгаа. Тэгээ 50-50 хуваагдсан баг шиг байна. За өөрийнхөө алдааг бас олоод харах бах уу? Тэгэх бах өөрийгөө лаг засаад чадах байх гэж итгэж байна. Чадаарай. Тэр захин дээр нэрээ Анар би ямар ч хүнд өөрийгөө өөрчлөөгүй. Гэтэ чиний төлөө өөрчилсөн гэл бүр тэргээрээ бас айгуу дарамтлаад байсан тий. Яа чи яг юу өөрчилсөн тий. Нөгөө нэг юм болзонд яваад хардаад ууралснаа төвчж байгаагаа өөрчилсөн гэж хэлээд байгаа юм уу? Би нэг төвчээд байгаа шүү. Тэгэхээс бол ууртай хүн шүү гэдэг байгаа юм уу? Яг юу өөрчилсныг нь би сайн ойлгохгүй л байгаа. Тэгээд хин ч өөрчлөгдгөөг байхад сайн дураараа өөрчлөгдсөн нь. Энэ бол би чиний төлөө өөрчлөгдсөн шүүгээд нэг тийм хохирогчийн сэтгүүтэй байгаад хүнийг ингээд тийм дарамтанд оруулах чаа онцгүй л дээ. Тэр чинь тэгээд өөрчлөгдөж байгаа бол тэр бол чиний л асуудал шүү дээ анараа.
хинч чамайг өөрчлөгд гэж те хэлээгүй байхад би өөрчлөгдсөн чиний төлөө гэд ингээд тэрийг хин нэгэнд ингээд нэлзаагаад байна гэдэг чи өөр утгагүй байхгүй. Нийгээ суралцаарай анараа. Тэр бол чиний асуудал шүү. Наад чинь чиний л бодлоо гэж гоё үг гэдэг те. Эрүүл харилцаа гэдэг чи одоо заавал те өөрөө ингээд яг хуу дотоод сэтгэлээсээ өөрчлөгдмөр санагдвал байж болно шүү дээ. Би ингээд илүү гоё хичээгээд ингэмээр байна гэд. Гэхдээ үерхэл болоод эрүүл харилцаа гэдэг чинь хэний ч төлөө өөрчлөгдөх шаардлагагүй. Анарыг яг анар чигээр нь хайрлах хөвгтөө зөндөө байгаа. Одоо анар өөрөө нүдэ нээх юм бол яг үнийг хэлэхэд энэ нэвтрүүлэг дээр мокогоос өөрийг нь ойлгох ихэр сувд гэд хөөрхөн охин байсан. Ихэр сувд анарыг сонирхсон. Гэхдээ өөрөө ингээл мокогоос сэтгэл зүрхээ хаачхаар бусад боломжуудыг олж харахгүй. Тэгэхээр эн чинь нэвтрүүлгээс гадна амьдрал дээр ч гэсэн тийм нэг л ингээл юмаа хараад дайраад байх биш. Зүгээр бусад хүнд гоё боломж олгоод өгвөл чамаа гайхшруулж чадна шүү дээ. Заавал бүх юм царайн дээр тогтохгүй шүү дээ. Заавал моко шиг хөөрхөн охинтой заавал байх албатай биш. Ихэр сувд ч гэсэн хөөрхөн охин өөрийнхөө чамд тэг моко тохирохгүй бол өөр зөндөө олон хувилбарууд байгаа. Тэгээд тэрэнд чи заавал өөрчлөлт хэрэггүй. Бидний ярьж байгаа шүүмжнүүд за биднийг яг ол сонсохгүй л ах л та. Гэхдээ хүн болгоны ярьж байгаа шүүмжнүүд энэ зориулж бас хүн өөрчлөгдөх албатай биш. Яг өөрөө чинь хайрладаг, чиний хүсч байгаа ээжийн хайрыг хүнч бас байж болно шүү дээ. Энэ хорвоо ертөнц төр олон төрлийн хүмүүс байгаа тийм. Эрэгтэй хүн бол ер нь эр хүн болох цаг бол байдгийн шүү анараа. Ер нь ингэж ийм хүүхдэрээ байх юм дэмий шүү дээ. Тэр чинь тэ муу санаатай бол гэсэн үг биш шүү дээ. Ядахтаа л нэг санаачлагтай болох хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс нэг гинэн цагаанаараа байсан хүүхдийг муу санаатай болоод ийм балиар бол гэж хэн ч хэлээгүй. Зүгээр гоё ийм санаачлагтай те эр хүний нэг ийм удирдах нэг тийм юм өөртөө өгөөрэй. Би болгоорой. Тэгж өөрчлөгдөөрэй. Сайнаар өөрчлөгдөөрэй анараа. Амар зөвлөгөө өгөөд. Тэгээ хариуцлагатай болоод яг боломж бүрэн байгаа. Фантазитай хоёлаа ингээд за ихэр совттай ингээд өөртөө ингээд боломж олгоод ихэр совттай очираад ихэр совд энэ хоёр тохирлоо гэд бодсон чи эзгүй арал дээр очсон чи ихэр совд уурлнаа. Анар юу ч хийхгүй. Энэ хоёр яах вэ? Бас их сони юм гарч ирэх байхаа. Ихэр совд өглөөл урднаа гарах байх л та. Ямар ч эмэгтэй хүн тэгэнтэй чаавас. Тин ч юу ч хийхгүй ангаагаал байгаад байвал тэгэл уурсан ч тэгэл урд нь гараад явахаас өөр аргагүй байдал ороод анар хүнийг тийм болгож байгаа байхгүй. Тэгснээ би чиний төлөө өөрчлөгсөн шүү гэж. За уучлаарай анараа би амар муулах гэдэг. За байлээ. За бас нэг юм байна. За тэр 3 дахьын би уншиж. Мока анарт боломж олгосон байхад анар үйлдэл хийгээгүй халамжлаагүй гэдэг бол шал худлаа. Шооны туршид анар мокаг л гэдэг байсан. За энэ бол мока дарамт болсон шүү манайхаа. Бүх дугаарын туршид үнэнч байж үерхэх санал хүртэл тавьсан. Энэ үерхэх санал тавьсан билүү? Яг албан ёсны болоод зарлие гэд нэг тэгээд ах шиг үсэн тий. Мокаг нь бодъё. Бодож дуус моканд бодъё. Бодож дуусаад өөрөө чам дээр очино гэж найдвар төрүүлээд намайг халамжлахгүй байгаа гэж гомдлож энэ төр. Бүх ирчүүд араас нь нохоо шиг гүөх ёстой юм шиг л байх юм. Чинзогийн хувьд мокагийн төлөө 19 дээр л ганц өөрийгөө илэрхийлж хийснээс ганц зүйл хийгээгүй штэ. Гинэ. Ямар нэгэн үйлдэл ер нь хийх биш хүн хэний хажууд хамгийн тав тухтай байгаагаараа шийдвэр гаргах байх. Би бол мокаг зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Би анарын тэр нөгөө бүжгийн үеэр үнсгээд амар хөмхийгөө зуусан тэр надад айгу хүн дээр туссан. Би ерөөсө тэрнээс цааш анарыг уучлах чадахгүй байгаа. Яагаад үнсэлтийг гэвэл тэгэл бүх юм болно шүү дээ. Тэгээ үнэхээр үнсгүйгээд хүн толгоогоо эргүүлж байгаа бол тэрэнд ингээ хөмхийгөө зууж уурлах шаардлага. Яагаад уурлаад байгаа тий. Тэнгүүт ингээд үерхэд би чамаас салнаа гингүүт садахгүйгээд араас нь амар дагаад боронктод уурладаг залуу шиг мэдрэмж шууд өгчөж байгаа байхгүй юу? Тэгээ араас нь ингээд гүлээ гэд ер нь манай сонсож байгаа охтууд ч юм уу байвал гүүгээд байна гэд үерхэж болохгүй. За би арай ингээд залуу хүнтэй суухаас өмнө яг тийм найз залуутай болж үзчихсэн араас гүүгээл амар ууггүй учраас хүн ингээд нөгөө тасаж дурлна гэдэг шиг тасчдаг. Гэхдээ үнэхээр хайр сэтгэлгүй л бол хэсэг хугацааны дараа тэр чинь бүтггүй юм гэдэг бол бүтггүй л ахгүй юу. Анханасаа хоёр талаасаа хайр сэтгэлтэй байж ижил бүх юм гоё байна. Тэнгуү чи өөрөө хайргүй хэрнээсээ нөгөө хүн чинь хайртай байвал нөгөө хайр
өөртөө хайртай хүнтэй суугаараа өөрөө хайртай биш гэдэг чи айгүй сонин зөвлөгөө байхгүй юу? Нэг тийм Тэг яг шахалсан оноо. хүний зөвлөгөө тий. Хоёр Тий. талаасаа хайртай байж суухаас нэг хүн хайргүй байвал дандаа тэр хүнийг ингээд хүндэх гэж чадахгүй нөгөө хүн ч гэсэн тэрийг мэдрээд ингээд харилцаа айгүй муухай болно. Тэгээд нэгэнт явсны дараа үерхэд найдвар төрүүлээд баахан явснаа за би хайргуун байна гэвэл нөгөө хүн чинь бүр их шархлаа штэ нөгөө түрүүн аригуун гэдэг хүний бичсэн пост шиг те юм эхлэхээсээ өмнө одоо шанал чинь арай дээр тэггүй бүр амар үерхэл хайртай дуртай хэдэн жил явсны дараа за одоо хайргуун байна гэж хэлвэл бүр л илүү шанална. Тэгэхээр үнэхээр болохгүй юм бүр анхаас нь шанална. Эсвэл тэгээд яг бишин баяа болох юм биш үү? Зодож модоод уралж мурлаа лу. Тийм өөрийнхөө хүслээр байлгах гэдэг хүн чинь бас айгүй хэцүү шүү. Тэгэхээр эмэгтэй хүүчүүд өөртөө болсон шийдвэр гаргаад үнэхээр red flag-тэй болохгүй нэг л болохгүй байгаа санагдвал тэгэл тэрийгээ сонсон. Тэрийг ингээд хүн тайлбарлах шаардлагагүй байхгүй. Чамд сэтгэлд чинь ингээд энэ хүн нэг л болохгүй байна да гэсэн мэдрэмж төрж байгаа л болвол чинь зөв. Чиний мэдэрсэн зүйлийг бусад хүмүүс олж харахгүй гэрийнхэн чинь ч юм уу найзууд чинь ч юм уу амар лаг залуу шүү дээ. Айгу хөөрхөн залуу шүү дээ гэд байгаа хэрнээсээ чиний мэдэрсэн юмыг тэр хүмүүс мэдрэхгүй байхгүй. Та хоёр шиг романтик харилцаанд очираагүй учраас. Тийм шүү. Хүмүүс бол маш олон оролцсон. Ер нь бол манайхан анар Мока хоёрыг чинь суулгаад баг хандвар байр аваад өгчий суух юм бол гэд бадарцгаад исэн шүү дээ. Бас л нэр айгу тэгэж автаж чаддаг арт хүмүүс шүү манайхан. За яагаад та нар муухай төгслөө гэдэг байгаа юм бэ? Харин ч гоё төгслөө. Хүн ерөн сэтгэл зүрхээр дагдаг гинэ. Мока чинзод сайн, чинзооч мокод сайн ингээд дуусч байгаа юм да гинэ. Чинзод гэхдээ айгу мундаг залуу байсан. Яг өөртөө үнж байж чадсан. Намунаад ч гэсэн ингээд худлаа найдвар төрүүлэхгүйгээр эртхэн таслан зогсоосон. Хамгийн сүүлд нь одоо ингээд анартай бүх хүний өмнө ингэж хэлэхэд эвгүй байсан ч гэсэн яг өөрийнхоогоо хэлсэн. Хөтлөгч юм ба болохоор тэгэдсэн штэ. Чи ингээл зүгээр л пикотоогоо дуусаад нэвтрүүлгийн дараа уучраа болохгүй дээ гэд. Тэр чинь одоо нөгөө манай энэ 80 70-аад оныхны тийм жүжигчин сэтгэх байхгүй өнгөлн далдаг. Бидний нэг хүүхэд байхад нэг аав ээж нар тэгдэг байсан юм сте. За хүн ирэх чинь гэрээгээс цэвэрлэл мэвэрлэлтэй нөгөө хувцас өмс яг нэг тийм нэг сонио өнгөлн далдаг сэтгэхүй байгаа байхгүй. Тэр одоо бид нараар ингээд дуусаасаа хүнд ингээд гоё харагдахын тулд те нэвтрүүлгийг дуусгаад зүгээр кикотод дууснаа нэвтрүүлгийн дараа шал өөр хүн босноо мокотой нийлдэг ч юм уу тийм биш өөртөө үнч одооны хүүхдүүд тийм байгаад бол амар баяртай байна. Тийм шүү дээ. Тэгээд тэрийг ингээд бусдад бас мотивац өгөөд олонний нүтэн дээр ингэж байгаа нь бас айгүй хүүхдүүдэд урам зориг болох байхгүй юм чи яг үнэндээ бол. Тэгэхгүй нэрээ өнгөсөн таллал зүгээр ингээд за арт түмэн намайг юу гэх юм бэлээ гээл нэг хогийн юм хийчихэл тэгэл нэвтрүүлгийн дараа араар нь очроо олно гэдэг чинь өөр айгүй муухай шүү дээ. Тэр яг нөгөө дараагч далтай нэг хчээр манай нэг тэр үеийнхний баг байхдаа ингээд мууга нэг хүнд харуулахгүй гэсэн зам байдаг шүү дээ тий. Нэг 9 сарын нэгэнд бүгд шинэ хувцастай очдог ч юм уу тий. Заавал нэг ингээд хүнээс дутахгүйгээ харуулах гал нэг хичээдэг. Яг тэр ингээд гараад ирсэн. Би баг бол амар сайн ойлгож байна. Имба нэрээ яг тэгсэн шүү. Тэгээ нэг ингээл өнгөрөөч штэ дараа л уучраа олчихоо штэ гэж бүр өмнөөс нэг очиндаад. Гэтэ тэгээгүй нь болсон имба юу найруулагч их гэж штэ. Имба пеналиста тэгээгүй нь болсон. Энд чинь олон хүүхдүүдэд одоо ийм өөрийнхөө үзэл бодолд бат зогсох, тэ өөрийнхөө сэтгэл зүрхийг дагах тийм одоо мотивац, инспайр болж өгж байгаа гэж ер нь бодож байна. Тийм өнгөлн далдлалт яг чиний хэлдгээр дараач далдаа боловч бултай гэдэг чинь өөр айгу хэцүү шүү дээ. За дараа нь тэд эцэст нь фитнест явдаг залууг сонгодоггүй л юм байна штэ гинэ дуурхуу юмчгэн. Чи надад хуцаа хийсэн байна гэж. Фитнест явсан яваагүй хамаагүй. Эмэгтэйчүүд яг гадаад төрхөнд олж нэг тэгээ сонголт хийдэггүй. Ер нь бол гоё битээ байна гэдгээс яг зөв чи өнгөс л асуудал. Яг хөө зүгээр анх мэдээч гоё битээ хөөрхөн царайтай хүн татагдана. Тэр бол бүхэл амьд амтэн тэгэж татагдаж шүү дээ. Хоёр биенээ анх гаднаас нь хараалт өгнө. Тэгээд дараагийн шатанд хөөрхөн байгаад
болохгүй гэдгийг Ингүнбаатар Мока хоёроос харж байна. Хоёулаа хөөрхөн байна, хоёулаа гоё залуучууд байна. Гэтэ татахгүй бол татахгүй. Тэгэхээр тэр би нэг тийм чухал биш. Би гэдэг чинь өөртөө л зориулж байгаа. Хүүхэн болох гэж зориулж бие урлахгүй бах уу. Тэгээд ер нь бол Анарын би яг фитнест явдаг би мөн үү? За Анрыг арай л өдрүүлчлээ. Хөрх юм байна. Уучлаарай Анараа тэгтээ арай л цолцгор шүү. Нэрээ яг үннийг хэлэхэд тэр эсвэл би өөрөө тийм жоохон тийм цолцгор дургу ч гэхэд хаашаа ер нь бол Ингүнбаатар суур энтер чин бол ийм нэмгэн яргаа болчинтай те тэр бол үнэхээр гоё. Тийм байж ич би фитнест явдаг ингээд местрийн тэмцээнд орох гэж байгаа гэж ярьж ивэл өөр. Тэгэхгүй ингээд нэг сул цулцгаар юм онжуулчаад би бол фитнесийн тамирчин. Би тэгээд энэгээр бол би бол маш хатуучлалтай гэж ярьж байгаа бол үлгэр шүү. Яг үнийг хэлэхэд. Тэр ерөөсөө яг фитнесийн ямиг нь бол олж хараагүй яг өмнө нь хичээлдэг байсан юм байна л гэж ойлгосон би. Ерөөсөө тэр фитнес би юмыг ерөөсөө хараагүй. Тэгснэ тэрийг ингээд би ингээд залхуу болохоор гүүж мүүж жижиг татгал хийхгүй шууд төмөр өргөдөг ч шиг те. Шууд төмөр өргөд булчингаа уралцдаг бол хүн болгоод бас тэгэн штэ. Тэр чин эхлээд бас жижиг деталууд бүгдийг нэгт нэгэнгүү хийж иж тэр булчингийн чинь гоё уралж гаргаж ирж байгаа штэ. Яг үнийг хэлэхэд бол. Тийм. залхуу юм биш юу? Уучлаарай Анараа. Нэр жоохон хэтрүүлээд байна. Айлын нэлэх хүүхдийг нэрээ арай л гамгүй хэллээ. Анар гэтээ мундаг залуу байх уу? За одоо нөгөө Саруу татны хариу биччихэ. Саруу татын биеийг хардаа манайхаа нэг фитнесийн хүн шат өөр. Мөмийн царч. Жинжингөө бодож хонлоо. Анар заавал бодибилдингийн тамирчин байх хэрэгтэй байсан юм уу? Зүгээр нэвтрүүлэг хийдэг юмч байж болоогүй. Нэвтрүүлэг зүгээр юмч орсон шүү дээ. Тийм шүү дээ. Бас манай нэвтрүүлгийн юмч ороод тэгээд кинонд тоглодог юмч ороод хэсэгцэн байгаа шүү. Тийм хөөрхэд бас боломж олгоогүй. Яг гоё өөрийг нэгээ тэрийг ингээ Ингүнбаатар айгу мундаг харсан байсан те. Тэгсэн байсан. Айгу хөөрхөн найзууд болсон байсан юм байлээ те. Тэ. Тэгээд ингээ төөгөөдөө талхлаа илэрхийлмээр байна гэд айгу гоё. Тэгээд төөгөө яг би ч гэсэн тэрийг анзаарсан. Төөгөө айгу гоё ингээд одоо өөрийгөө нээгээд яг гоё ингээд дундаа орж эхэлж явах үед нь хатсан байхгүй айгу онцгой. Тэгсэн. Би нэрээ чамаас нэг айгу гоё асуулт асууя гэж бодсон марцсан байна шүү дээ. За ингээд season 2 болно заяа. За season 2 дээр өмнөх дугаарын оролцогчдоо хавцсан оролцогчдоос шүү. Ингээд нэг эмэгтэй нэг эрэгтэй сонгож оруулах гэвэл чи хэнийг оруулах вэ? Би энийг яг асууя гэж бодож байсан нэрээ. Заяа оруулах байсан баг. Заяа эхлээд нөгөө нэг яг тэмцээн гэдэг утгаараа амар тийм шартай байжгаад энэ нөгөө нэг манан бүлэглэлээр хасагдсан шүү дээ тий. Зүгээр одоо дараагийн удаа орох юм бол заяа арай өөр төрхөө харуулах бах тийм шартай гэдгээ биш тий. Тэгэх юм бол заяа айгу хөөрхөн төрхөө харуулвал айгу удаан явж чадах байсан баха. Залуучуудаас хэнийг оруулмаар юм те. Харин мэдгүй. Би нэг өчтөр шөнө яг бодож байгаа маргааш өглөө асуундаа гэд яг бодоод залуучуудаас би Анарыг дахиж оруулвал зүгээр ахаа. Дараагийн сизнээр өөрчлөгдсөн байвал гоё юм биш үү? Өмнөх ингээд дугаараас амар өөр хүн болсон. Өшөөс дэвчсэн. Ингээд тэрийг олон түмэнд батлаад би одоо өөр болсон шүү гэд ингээд ороод ирвэл би бүрөөсөө амар үзнэ. Яна ямар амар эвгүй юм бэ. Яг би хасагдсан оролцогчоос гэсэн. Тэгтээ нэрээ бас Анарыг бодож үзээгүй юм байна. Тэгвэл ч айгүй эвгүй болох юм байна. Би ингээд хасагдсан оролцогчоос бодож үзсэн байхгүй юу? Ануу, Дарикона, Намоне, Заяа дөрвөөс ингээд бодож нэр яг ингээд Заяаг л оруулъя гэж бодогдсон. Заяаг ингээд бид нар дутуу үзсэн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тий, Заяаг үнэхээр дутуу үзсэн. Дээрээс нь ийм нөгөө тэмцээн уралдаан гэдэг үүднээс цаа чи ингээд айгуу тийм дайчин чанараа үзүүлсэн. Тий. Тэгэхээр би угсаа Заяаг зөв байхгүй юу? Тий. Тэгтээ ямар нэг тийм мотивац байгаагүй дээ шагналын сан ч юм уу ямар нэгэн байгаагүй хат тэгэж амар үзүүлэх хэрэг байсан нөө бас тий. Би тэ нөхрөөс асуусан байхгүй юу? Тэгсэн чинь манай нөхөр болохоор бас Заяаг гэж хэлсэн. Охтуудаас нь хөвгүүдээс нь болохоор бэлгүүнийг оруулмаар байна гэсэн. Тэр юу гэж бодчих.
Бэлгүүнийг яг өөрт нь тохирох насны эмэгтэй орж ирсэн болвол сонирхолтой байхаа. Бэлгүүн бол яг бүх өөрийгөө дайчилдаг зал байлаа шүү дээ. Ийм юм үзүүлээч гэл тэгэхээр бүгднийг үзүүлдэг те. Тулшин үзүүлдэг болцгоо шүү дээ. Шалбар ороод мараад байна. Тэгээ одоо гоё хамар мамраа янзлаа хөрхөн болцсон юм чи бас яах вэ те. Гэтэ бэлгүүнд бол яг үнийг хэлэхэд сонголт байгаагүй шүү дээ. Бэлгүүнтэй ойролцоо насны ч юм уу бэлгүүнийг сонирхохоор тийм эмгтэй хүний хувилбар оруулсан болвол шал өөр асуудал байхгүй. Тэгээд би төрөөг оруулах уу, төөгөг оруулах уу гэж амар эргэлзээд байгаа. Тэгээд яа бодож төөгөг оруулна гэж батсан эргэжтэйчүүдээс таамын хэрэггүй, бэлгүүн хэрэггүй, төрөө хэрэггүй ер нь төөгөөгөө л оруулъя. Би тэр эмчийг өшөө илүү эмчээс юм хармаар байна. Заяа эмч хоёрыг л оруулах гэдэг би. Тийм ээ. Тий. За. За парт 2 бас айгүй гоё ярилцдаг боллоо. Тэгээд сизон 2-оо хүлээж. Тэгээд манай сувгийг бүгдээрээ гоё дагаарай. Илүү олон гоё хоб бацх болноо. Тэгнэ. За баяртай. За баяртай.